Би өнөөдөр 2 дахь өдөр би өнөөдөр сувлал твтгэж байгаа байхгүй. Тэг хамт твтэх найз ихчийг очиж авна. Миний л яриа. Микэн дээр байгаа л хүний яриа. Одоо яг гой гадаад улаахан болчихжээ. Тэгээ өглөө хоёлог ирчихсэн бодлоо. Өглөө дан жоохон тийм байдаг. Өдөөс хойш гоё болчихсон юм тий. За миний сувлалын өрөөнийг иймэрхүү чиний зурагт Wi-Fi-тэй байлээ. Тэгээд ор хүнжлийн давуугаа бол би явчирсан. Тэгээд өглөө босч эндүүднэ гэсэн чинь унтсан байснаас болоод гоё эндүүд чадаагүй гэхдээ яг угаагаад бол авчирсан. Тэгээд ойрхон салфетыг нойлын цааснуудаар тавиад усны савтайгаа ирсэн. Тэгээд би энэ ганж хөлнгийн номыг уншгаад шинээрээ байгаа. Би өөр номнуудаа уншиж амжаагүй байсан болохоор ерөөсөө задлаагүй байсан. Амар халуун юм байна. Тэгтээ яг цонхоо төрөнгөлөгчлөө. Тэнцэнэ зүгээр нэг хувцсны шкафтай, энэ нэг юм сандалтай, энэ жижиг хөргөчтэй. Тэгээ би энэ дээр өөрийнхөө хэрэгтэй юмнуудаа гаргаад тавьсан байгаа. Тэгэл хаач авсан юмнуудаа чирээл витамин ядаж л CD2 уугаад гэж хичээдэг юм да. Уг нь бол тэгээд нэг иймэрхүү одоо нэг дутуу гацсан юм байгаа. Тэд нэрийг эмчилгээнийхаа дараа гарч явж юу яана гэж бодож байна. Дэлгүүрээс юу навъя гэж бодож байна. За эндээс толин жоох онцгой. Гэхдээ энийг ингэж авах гадаа ингээл шууд мод руугаа ёо энэ агаар магаар бүр хичнээн сайхан юм бэ. Тэгээ энэ яг нөгөө нэг уг нь ганцаараа байх юм тустай өрөө. Гэхдээ нэг люкс өрөө биш болохоор дотроо дүүшгүй. Гэхдээ яг бас юм дотроо найлтаа болохоор их амар иймэрхүү. Тэгээд сая би ирээдүйд шууд үзлэгтээ орчоод 3-1-ийнхаа эмчилгээгээ бичүүлж авсан. Тэгээд өглөө унтснаас болоод нүүр амаач өлегтэй будаж чадаагүй. Гэхдээ яг угаасаа амралт цэвэрлэлийн байдалтай болохоор гоё байна. Өнөөдөр эмчилгээнд орсныхаа дараа ямар хөө байх нь тэгж жагаад гоё юм. Энэ хойшоо мод руу алхаж болно. Энд би миний гутал байх хэрэгтэй. За одоо ерөөсөө ийшээ ингээ гараад л модон дундаа. Сая нөгөө хоол идсэн юм ээ штэ. Тэр юм чи хоолоо идчихээ салхилчаа сая л орчих. Харин тийм баг түрүү агаарт гараа. Энэ тэрэгцэртэй үн явд юм шүү. Сая ийшээ. Амгүй юм би тагаа. Хойлоо дэлгүүр орчоод буцахтаа ирч сууя. Сайхан тухтай. Эндээс төв замтайгаа нийлчин доошоо нэг 200 м явбал доороос бол ингэж харагдаж байна. Хойшоо л ингэ бит уул. Тэгээд Улаанбуудлаас хойшоо 10 км л юм байлээ. Нөгөө Санзайн зам дагуу. Би өмнө нөгөө Санзайн хиймэл нуур орох гээд энэ хойшоо явж байсан аахгүй юу. Намар энэ хавчин болёо. Бүр хүн кино шиг 100 бонч гэсэн. Мөх хөрхөө ээж аав хоёр минь. Сувлал мөвлөл үү. Ийм олигарх байж болох юм уу? Таны гудал халтрахгүй нөө. Хай. Бисээ барианда ороод ирсэн чинь миний үс бүр амар дэлбэрчлээ. Усанд оронгуудаа шууд нойтон үстэйгээ шууд хөвтөөд тэгээд дээш доош харж бахан барайгаа хилэгч аваад төгс манд дэлбэрчлээ. За тэр жаах нэгдүгээрт, хоёрдугаарт өглөө сайхан усанд орлоо. Доороо гоё дүүштэй байна. Амар цэвэрхэн гоё тухтай дүүштэй. Тэгээд усанд орчоод гарч ирээд барианда орчоод одоо 1 цагаас хоолнд орох юм. Өглөө би унтаад өглөөний цайнд ороагүй байхгүй юу. Тэг уусаа
сэрчээд бас нэг 20-30 минут ядаж багада 30 минут байж агаад юм идэхгүй бол шууд босноо ингээ өглөөний цайнд орно гэдэг жоохон тэнэг санагдаад яхан цагт ингээ хүч будаатай шүл уугаад тэгээ тэрнээс юм идээгүй одоо би одоо хүртэл явж байгаа байхгүй. Тэг яг ингээд угаасаа жоохон хөнгөн шинхэн байхгүй бол би нөө амар хичээний эмзэн байгаа болохоор надад өөрт ингээ бүх юм амар тэртэй байгаа. Тэгээд угаасаа нэг хидэд ах ч хүслээ. Гэхдээ одоо ингээд нэг цагаас би 1-2 дугаар хоол идэн штэ. Тэнгүүтээ одоо ихчтэйгээ бит хоёр төв ороод жоохон кофе шоп мопор суудан билүү гэж бодож байна. Өчигдөржингөө гоё энэ хаваараа явуулсан. Тэгээ өнөөдөр болохоор гадаа суугаад өсрэл 2 цаг, ихтэй 2 цаг байхгүй. Тэгээ бит хоёр өглөө баринд орсон болохоор өдөөс хойш бүр тэр чигтээ хийх юм байхгүй. Тийм болохоор ер нь завтаж хүлээт агаад ирээ жоохон бас төвж ихсэн орчод ирээ гэж бодсон. Тэгээ одоо болохоор төв орох жамж ингэж удаад би нүрэ будах чинь 1 цагаас өмнө гяс нүрэ будчихад хоолндоо орчоод тэгээ шууд гараа явах байхаа. За нэг тиймэрхүү сонь сайхантай байна. Одоо линзээ зүгээд юугаа яла нүрэ будлаа. Тэр манаас хэдэн цаг вэ? Цаг гарна. Ойрхон. Энэ охин юу ах вэ? Би бичиг авч өрөөд хэлсэн дээж давтар өгчөө тэгээд хот бууж юм. Амралтын маань яг өдрөөр нь тооцоол 3 дахь өдөр ахгүй. Тэгээд өнөө шөнө хоноод маргааш 4 дахь өдрийнхөө өглөө гарах ёстой. Гэхдээ бит хоёр одоо гарах чинь. Тэгээ би бүх ачаан бачаа юмнуудаа бэлтцсэн байж энэ явах шалтгаан нэхэр би маргааш ер нь эмнэлэг орохгүй бол 10 сарын 31 болоод оройтчих жоон байна. Тэгээд ер нь маргааш та эмнэлэг орохгүй бол хагасан бүтэц сайн болоод бүр 11 сарын 3 болчих гээд байгаа болохоор ихч бит хоёрын дундын танил найз маань төрсөн байхгүй юу? Бит хоёр ирэхээр бас явъя нэг уулцсан дээрээ гээд тэгээ тэр найзыгаа одоо явж иргэх чинь тэгэнгүүтээ гэртээ очие тэгээ бас жоохон нэг орчин солигдсон чинь нойр морь жоох хэцүү байгаад байна. Тэгээ дээрээс нь марс маань жоохон хураашаад жоох хэцүү л байна л та. Нөгөө сувлалдаа явсан шүү дээ 2 хоног. Тэгээд сувлалаасаа ирээд бас 2 хонжлоо. Уг нь 3 хоног сувлалдаа байхаас нь тэгээд сүүлийн хоногтоо ер нь бол буцаагээ тэгээд буцаад хөрөөд ирсэн. Тэг гэртээ ирээд нэг юм хийж хөтөөсөнгүй бас ер нь тэгээд дандаа гадуур хүн амьтантай уулзаж юм ярьж суугаад ч юм уу нэг тиймэрхүү өнгөрсөн. Тэг өнөөдөр болохоор би бас гарч хоол идчихэд тэгээ маскын хошин шог үзье гэд бодож байна. Бүр амар бас хүтэнж биш байна. Гадуур явахад бас аятайхан байна. Тэгээд 12-1 сараас угаас амар хүйтэн болоод нэг гадуур явах сонирхолгүй болчихдог болохоор тэгээд бас өвөл болоод бүх юм амар хуурайшаад заяа. Бүр юунд ч хүрсэн бараг тог цохоод амар хэцүү л байна. Тэгээд чин өчигдөр би нөгөө эмнэлэг рүү явсан тэр нэг сүүлийн өдрөө ер нь болиё гэсэн шалтгаан нь эртхэн ирж гэртээ онцоод маргааш эмнэлэг рүү явъя гэж бодсон байхгүй юу. Тэгээ эмнэлэг дээр очисон чинь ахиа томограф авахулах хэрэгтэй байсан гээд тэгээд тэр нь угаасаа баг амжаа болоод нэгд өдрөөс ахиад эмнэлгээр явахаар болж байгаа байхгүй юу. Мэдхгүй би бол одоо энэ хурдан эмнэлгийн юм маань ороод ингээ яваад зэгцрээ дуусчаасаа л гэж бодож чинь тэгээд ингээд ер нь улсын эмнэлгээр явах чинь жоохон лайтал юм байна л та. Баг анханасаа зүгээр хувийн эмнэлгээр явждаг гэж жоохон харамсаад байж. Надад болохоор хүмүүс улсынх нь амар сайн. Гэхдээ би улсын эмнэлгээр явж байгаа гэд даатгалаар хөнгөлөгдөхгүй байгаа хгүй. Яагаад гэвэл улсын энэ жилийн контент дууссан гэд одоо хаалаанд орвол өөрөөсөө мөнгөөр орж байгаа байхгүй юу. Тэгээд тийм одоо тэр хаалаанд орохын тулд өмнөх процесс нь ингээд амар хоолойгийн зайтай амар ядаргаатай. Чамтай явсан хоёр нэгэн засан тэр чигтэй байсан шүү дээ. Одоо л та харааныхыг өмнө нь харааныхыг за бичлэгээ дуусгах гад сая камера асаачлаа. Тэгээд одоо ер нь амралт эхэлснээс хойш баг 3 дахь 7 хоног болох ч юм уу мэдгүй яг одоо ингээд амарснаас хойш сая хэдэн сарын хэдэн болоод өнөөдөр хиддэх өдөр болоо. Тагийг ерөөсөө мэдэхгүй за амар инээдтэй. Тэгээд өдөртөө ерөөсөө ингээд миний ингээ хийж гэвүүлж байгаа юм гэх юм бол зур босоод баг усанд ороод ямар нэгэн байдлаар ходоодоо бурлуулаад тэгэл
байж ах нь ингээд надад баг миний гол хийх юм болчиход байгаа хгүй. Тэгэл за хүнтэй уулзгаар бол нэг гоё юм нь ямар ч төлөвлөгөө байхгүй. Би ч өмнө нь бол төлөвлөгөөгүйгээр бүр юу ч хийдгүй байсан байхгүй юу. Миний баг ажлын тэр 7 хоног тэр чигт төлөвлөгөөтэй заяа 1-5 өдөр ажилтаа учраас оройн идэхгүй гэдэг юм тодорхой. Тэгээ харин нөгөө ажлын юмнуудаа л 5 хоногт сайхан төлөвлөждөг. Хагасаа бүтэн сайнд нь ч ихсэн аль нэгт 2 дахь төлөвлөгөө гаргацдаг заяа. Тэнгүүд манай найзууд ингээд хагасаа бүтэн сайнд ингээд тийгээд гинт 5 дахь орой морой над руу бичгэр би чи аль өөр хизээний төлөвлөгөөтэй болохоор амар олон найзуудтай ингээд үгүй гэж хэлэх шаардлага гардаг байхгүй. Тэрнээс болоод би ингээд нэг юм худлаа хүм мөрөөд ингээд өөртөө нь уулзгүй өөр хүмүүстэй уулзаа яваад байгаа юм шиг тийм одоо нөхцөл байдал зөндөө олон удаа орж байгаа. Гэхдээ яг тэр хүмүүс тэгээд өөртөө ойлгохгүй би дандаа хэлдэг байхгүй юу. Хагасаа бүтсэн ингээд надад 2 өдөр байдаг болохоор би айл бүр ингээд нэгт 2 дахоос төлөвлөөд ингээд хагасаанд ингээд бүтээсэнд ингээд бодчихдээ шүү. Хэрвээ надтай уулзаж ингээд энэ тэрийг хичээвэл ингээд нэгт 2 дахад хэлээрээ гэдэнгүүт хин тэгээл за хагасаа бүтсэнд би яг хонгороотой уулзнаа гэд ингээд бас байж ах уу. Энэ ингээд хаана бас амар асуудалтай болж исэн байхгүй юу. Тэгээд одоо болохоор амар гоё хинтэж ямар ч төлөвлөгөө одоо ингээд ямар нэг юм төлөвлөх шаардлагагүй зүгээр л би завтай байвал окей. Хаашаач хүн залгаал чи юм байна тийм тэгвэл за тэгвэл гэдэг гэл ингээд шууд гараа авчдаг зав босол. Гэхдээ одоо яг надад ингээд нэг таалагдахгүй юм юу гэхэлэр ингээд одоо усанд ороод нүрээ будаад хувцас өмсөд гарахаар бүр нэг цаанаас гоё идэг штеп хүмүүс. Надад бол юу ч тэгэхгүй яадаг гэхэлэр би нэг амар таргалцсан байгаа болохоор нүрээ будаад ч надад гоё санагдахгүй байгаа. Тэгээд нөгөө нэг миний хувцснууд надад ерөөс тархаа болцсон. Ганц яг нэг цамц нэг өмд маань таарч байгаа. За сүүлийн би сар баг 2 сар тэрийг 7-нд 2 удаа угааж өмсөөл яваад байгаа. За битгүүдээ яг хизэнээс өөрийгөө турхаж байгаа ч гэсэн би бас мэдэхгүй. Гэхдээ би турна л да. Тэгээ бас би нөгөө нэг одоо нөгөө халаан молонд орох юм чинь амар тийм юм нарийн дэглэн бэглэн байрал хоол мол хасчаар өөрийгөө ингээд ятраага дархлаагаа унаачаан болов гэж яагаад байгаа хгүй. Би тэгээд юу л дархлаа дэмжих сайн байна. Дархлаагаа л дэмжмээр байгаа. Миний одоо нэгдүгээрт тавьж байгаа асуудал. Тэгээ хоёрдугаарт болохоор дархлаагаа бодлоо гэд ингээд хамаа намаагүй идээд бас хэвтээд авах нь бас буруу. Учираас бас ингэ жоохон хөдөлгөөнтэй ялхаад ингээд гоо цэвэр агаар амьсгалаад ингээ явъя гэхээр ингээ гадаа амар утаатай болчихж байгаа байхгүй одоо шүү залгуулаад. Гэтэ хойлол хөдөлгөөнтэй байх гэж хичээж байгаа л да өдөртөө 2-3 цаг тогтмол хөдөлгөөн. Гэтэ бүр би тасал масал хийгээд байгаа юм биш. Ядчил гараад алхаад ядчил гэрээ цэвэрлээд ингээ. Тэгээд нөгөө нэг амар унддаг болчлоо би буцаад. Битгүй ингээл ягаад мунтаал энэ өдөржин шүнж унтаал тэгээд 20 нэг ялах хөвчгэлээ штэ унтаал сэрээл баг мөмөйдэл унтаал гэдэг шиг унтаал уцаа авахж хөвтөж байгаа л үлсүүл юм идчихээл тэгэл унтаал нөгөө нэг амар их унтаад байгаалаа бас нэг хийдэггүй байгаа өдөрт нэг юм 2 удаа идэл баг 1 мглид би өнөөдөр хэд 1 л идсэн байгаа байхгүй юу. Тэгсэрнэ би ерөөсөө юм нөгөө нэг турж мурахгүй би угаасаа л хизэж сахараа гурилаа хасаагүй цагт би хизэж турдгүй байхгүй юу. Бүр ингээ өглөө 10 цагт идээ тэр өдөржингөө юу ч идэг байсан ч уус турдгүй би. Би юу ч турах талаар юун дээр ч хичээхгүй байгаа. Тэгээ юу ч амжуулъя гэж бас бодохгүй байгаа. Тэнгүүд ингээ нэг мэдсэн чи 11 сар гарчлаа. Одоо ингээ уг нь бол 11 сар бүтэн 12 сар надад бүтэн байгаа хгүй. Тэнгүүд ингээ гинт ингээл яана ингээ яг ингээ байдсан чи ажилдаа орох болчихвол яана тэр үед би тураагүй ойлгохтой glow up хийж амжаагүй байвал яана гэж бодогдоод байгаа хгүй юу. Тэг яад ажилдаа орохдоо тийм ингээд аа гэхлээр ажилдаа орохоор чи бүр хөсөөгүй уус 7-ны 5 өдөр ингээд олон хүмүүстэй олон хүний дунд орчиж байгаа хгүй. Тэгэхээр ингээд яг одоогийнх шиг ингээд бүдүүн байхаар надад бол амар хэцүү байдаг. Ерөөсөө юу ч ингээд таалагдахгүй өөртөө ихтэй байж чадахгүй байгаа болохоор юу ч хийж чадахгүй. Тэг би ингээд бүр таад одоо ингээд бүр нэг амар дэлбэрсэн бол биш байж магадгүй. Гэхдээ би бол ингээд нөгөө амар жижигхэн баггүй юу. Тэнгүүд тэр жижигхэнээр ингээд одоо ингээд харах юм бол давхар ирүү мөрөө ингээд амар нүүр маань ингээд хоёр тийш ингээд амар ингээд таргалаад ингээд гараад ирсэн баггүй юу. Тэгвэл ингээд бид харгалахаар би амар бөхтөр одоо ер нь цээж томтойгоосоо болоод нөгөөдхөө ингэсээр хагаад ингээд юм амар бөхтөр болсон баггүй юу. Тэнгүүд ингээд бөхтөр болчхоор таргалахаар ингээд яг энэ хуян бүх юм ингээд амар томорчдаг. Тэгээд ингээд энэ гар мар ингээд амар юм цулцайсан суумаачин шиг заяа бүр ингээд зүгээр л яг мантун бууз болчдөг заяа би. Тэгээд яг одоо л мантун бууз л байна.
Тэгээ хурдан ер нь хаглаа малгандаа ороод игдэрчүүл гоё фитнестэй явах ч юм уу, турах ч юм уу, эсвэл зүгээр яг нэг гоё тийм нэг юм зоригтойгоор ядаж өглөө сэрмээрэн. Гэхдээ яг энэ маань намайг амар аз жаргалтай байлгаж байгаа л да. Гоё гадуур яваал, туртаа үедээ гадуур яваал, туртаа үедээ унтаал, туртаа үедээ найзуудтайгаа уулзвал, туртаа үедээ ээж аавынх руугаа гүгээл. Одоо л өглөөд ерөөсөө намайг за ирж тийм хоол идэрэй гэдэг дуудлага бараг сэрэж байгаа заяа. Тэгэл удахгүй намайг халаа малганд орохоор ус манай ээж хоёр нь манад ирнэ. Тэгээд нэг сар 2 сар намайг жоох асрангаа надтай хамт байхын. Тэр үед би бүр туурах нь бараг буцаад харгалах нь бурхан минь. Мэдхгүй нэг олигтой хон шиг ядаж нэг 10 мил хасаад ажилдаа орчихсон. Тэг би бас нэг тиймэрхүү зоригтой байна. За тэгээд өөрт сонь сах юмгүй дээ. Эх 7 хоногоос тэгээд эмнэлэг домлого маань юу болох уу? Тэгээд харж агаад хэрвээ хойшлоод байвал одоо ядаж эмнэлэгтээ орохоос өмнө ч гэсэн ядаж нэг 2 3 хил хасъя да юм ч тоо. За нэг тиймэрхүү тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Бай.